Ингээд ихний мэдээ ардчсан намаас дэд сайдуудыг огцруулж төрийн албыг цомтгох шаардлагыг ерхий сайд зандан шатарт өнөөдөр хөрвүүллээ. Харин ерхий сайдын хувьд дэд сайдтай ажиллаж болно гэсэн хуулийн залтыг өөрчлөх юм бол шинэ томьёосын дэд сайдуудаа огцруулах гэх тайлбар өглөө. Нэгсэндээ ардчсан намын шаардлага хуулийн шинжилэл рүү чиглэхээр болж байна. Улс орны төсөв санхүүгийн байдал хүнд байхад эсрэгээрээ зардлаа нэмэгдүүлж байгаа засгийн газрыг сөрөг хүчний зүгээс огцруулах асуудлыг хөндөд байгаа билээ. Тодорхойлох юм бол дэд сайд нарыг чөлөөлөхгүй бол эрх хаврын чуулганаар зандан шатрын засгийн газрыг огцруулах гарын үсгийг эхлүүлнэ гэдгийг ардчсан нам мэдгдсэн. Энэ хүрээнд өнөөдөр үдээс хойш ерхий сайдад өөрсдийн шаардлагаа хүргүүлсэн юм а. Харин ерхий сайдын зүгээс дэд сайд нарыг томилж болохгүй гэсэн хууль байхгүйг сануулж хуулиндаа өөрчлөлт оруулбал томилсон сайдуудаа чөлөөлнө гэдэг хариу тайлбарыг өгчээ. Ард иргэдийн ихээр бохимдож байгаа дэд сайдыг цуцлаа гэдэг. Тэгээд ерөнхий сайд ихний байдлаар хариулт өгж байгаа нь засгийн газрын тухай хуулинд дэд сайд байж байна гэдэг заалттай гэдэг хариулт хэлж байна. Тэгээд энийг улсын хурал өөрчлөх боломжтой та бүхэнтэй хамтарч ажиллая. Энэ хуулийн төслийг өргөн барьж улсын хурал дээр засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой. Тэгвэл бид нар энэ дээр хамтран ажиллая гэдэг саналыг хэлж байна. Эхлээд энэ хуулийн өөрчлөлтөн дээр бид нар хамтран ажиллая гэдэг саналыг хэлж байна. Тэгээд бид нар бас ингээ бүлгийн гишүүд дахиад ярилцаад хүссэн хариулт муу юм уу? Мэдээж бид нар тест хуулиар байна уу, аль зарчмаар байна уу? Энэ Монгол улсын одоо сая томилогдож байгаа ер нь энэ цаашдаа тэр тусмаа энэ том данхар бүтц данхар засгийн газрын 20 яам 40 сайдыг болох ёстой. Тэр тусмаа энэ дэд сайдыг болох ёстой гэдэг шаардлагыг л бид нар тавьж байгаа. Зээнхүү сөрөг хүчний зүгээс сөрсөн базаанд орж өөрсдөө шаардлага хангуулахын тулд хуулийн өөрчлөлтийг нь оройдон гүйцэтгэх үүрэг аваад иржээ. Ямар ч тач улсын хурал дахь ардчсан намын бүлгийн зүгээс төрийн албаны тухай хууль, сонгуулийн тухай хууль гээд хэд хэдэн ажлын хэсгийг байгуулчихад байгаа бол үүн дээр нэмэгдээд засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдах нөхцөл харагдаж байна.